Од мөндөр сувх тавтай морил би болготлогчийн хот. Сүүлчийн өдөр нэвтрүүлгийн энэ үйлрлийн сүүлчийн дугаараа хүрэхээр хөтлөгч зандаа бэлэн боллоо. Өнөөдрийн дугаарыг хүссэн хөрөнгөө хүссэн улсаас авраатай Invescore Leasing болон Отревинтэй чөлөөтэй амьсгалцгай Отревин ивент итгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од мөндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 хостолгооны Од мөндөр радиогоор хүрч байна. За өдрийн зандаа. За өдрийн мэндэ ба. За Майкл Джексоны сүүлч өдөр. Хэлэнгүтэн дотор сонирхолтой. За одоос 21 жил өмнө. Бараг л яг 21 жил өмнө. 2005 оны 6 дугаар сарын 13-нд Поппи хаан Майкл Джексон энэ өдөр яг өөртөө тулгасан бүх хэрэгээс сайн нэг юм яг аль биесээр цагаадд. Түүнийг бага насны хүүхдийг садар суманд уруутгсан, хэд хэдэн эрэгтэй хүүхдийг хүчирхийлхийг завдсан, насан туршаагүй хүүхдийг мансууруулах гэж оролцсон гэдэг бүр нийт 10 зүйл ангиар Калифорни Санта Мари хотод шүүсэн баг. Гэхдээ цагаац, мэдээж цагаац. Харин цагаацнаа сонсоод Джексон ямар сэтгэл хөдлөл нүүр царайны хувирал үзүүлэг баг. 10 гаруй жил үргэлжлсэн нөгөө хил ам, гүтгэлэг, гордлог энэ хэвлэлийнхний өдөөсөн энэ сенсац дуйлан шууган Поппи хааны санаа сэтгэл, эрүүл мэнд, мөнгө санхүү, алдар нэргээд бүгдийг балдаж, бүгдийг сүйдэлцэн. Шүүхээс аль бие осоор яг цагаатх үедээ Джексон ердөө 48 кг хэмжээтэй болсон байсан. Нойрны хүчтэй эмгүүгээр унтаж чадахгүй. Олигтой хоолунд ч идэхгүй. Бүр шингэний дутагдал орж хэдэн сар жил болсон ийхүү бие сэтгэлийн бүр төөлдөж гүйтсэн. За ингээд бүрэн цагаадаж хууль хяналтынхнаас чөлөөлөгдсөн дороо Джексон Америкаас яваад гисэн. Өөрөөр бол одоо энэ өөрийг насар нөгөө ихэр шархлуулсан тэр олон нийтээс мөн элдв хил амнаас холдохын түүс болсондоо хаа байсан нөгөө Бахрейн руу зогсож юм бүр. Өөрт байгаагүй нөгөө хөөрхий хүүхэд насаа хиймлэрч гисэн бүтээх гэж оролцсон Neverland эдлэндээ ч тэр ахиад хөл тавиг. Дэлхийн нийтийн өмнө дүүлэнтэйгээр болж өнгөрсөн тэр шүүх хурлынхаа дараах 2 жил хагасын хугацааг Джексон тэр чигтээ хөлийн чандд мөн хаяа нэг Лас Вегас дахь түрээсийн байранда олонний нүднээс бүр даалд нуугдаж амьдэрсэн баг өнгөрөөс. Тэр ердөө бүр тэр нэг энгийн амьдралгаа бүр буцаж орч чадахгүйсэн. Шүүх хурлын дуусаад бүр бүтэн 3 жил өнгөрөөд байхад ч гэсэн түүнийг дагс нөгөө элдв хил ам намжихгүй л байгаадсан. Өртөг өндөртөө энэ шүүх хурлаасаа болоод банкнаас $270 сая зээл авсан. Бүр хитрхи хөнгө. $270 сая зээл авсан. Энэ өртөг өндөртөө зээл шүүх хурлаас болж. Наач том корпорацуудын авдаг зээл биш. Тий. За ингээд дээрэс нь цомгийн борлуулалтанд бүр буурсан. Энэ болгоноос Джексон хэдхэн жилийн дотор санхүүгийн бүр том хэцүү байдалд орсон. Дайны хажуугаар дайчин гихчээр өөрт нь нэг төрлийн орогнол олгосон нөгөө Бахрейны хааны хүү яасан гэр Джексоныг хилсэн амдаа хүрээгүйгээд шүүхэд өгсөн баг. Яг тэгт. Ханхуу болохоор Поппи хааныг улс орондоо байлгахын хажуугаар $2.2 сая Америк доллар зээлүүлсэн байна. Тэгээ хариуд нь тэгээд энэ нөгөө бас дурсамж номыг гарганаа, шин цомгийн ажилд гар бие оролцсноо гэдэг болон тохироо хийсэн байна л да. Гэтэл Джексон олон шалтгаанаар мэдээж энэ гэрээгээ биелүүлж чадаагүй мэн. Энэ чинь маш их сэтгэлээр унтсан байгаа шүү дээ. Тийм болохоор Бахрейны ханхүү түүнд зарга үүсгэхэд нийт $4.7 сая Америк доллар нэхэмжилсэн баг. Ингээ бас шүүхтэр. За нөгөө Neverland гэдэг нөгөө эдлэндээ амьдрахаа болсон ч гэсэн Джексон эдлэнгийнхээ ажилтныг харин ажлаас нь хараахан бүрэн чөлөөлөөгүй юм байна. Тиймээс Бахрейны ханхүүгийн тэр хэрэг заргатай зэрэгцээд хуучин ажилтныхаа цалин хөлс мөн цалинг нь хугацаанд нь өгөөгүй торгуулгээд баахан давхар өөрт төлбөрт бас унтсан юм. Ингээд 2008 оны сүүлчгэд Майкл Джексон энэ мэтлэн үр ширэн дарагцсаар агаад $500 сая Америк долларын өртөө болсон. Хагас тэрбум. Хэдэн 10 жил эдлэн газартаа маш их мөнгө үрсэн. 100 хүнийг цалинжуулсан. Хуульч өмгөөлөгчдөд бүр өчнөө мөнгө зарлагдсан. Эцэст нь өөрийг нөгөө элдвэр гүтгсэн хүмүүсээс салахын тулд бүр аргаа бараад нийт $25 сая Америк долларыг тэр хэрэг үүсгэсэн хүмүүст өгсөн байгаа. Харин тийм өмгөөлөгч нь яах юм гэсэн чинь зүгээр өгчхөө гэсээр гад өгүүлсэн юм л. Ингээд мөнгийг стол гарын салгаар урсгасан түүнийг ийм хэцүү байдалд оруулсан. Олон алдартай дууны зохиогч хэрэг эзэмшдэг шүү дээ. Эзэмшдгийнхаа хувьд Джексон болохоор цаасан дээр дэлхийн хамгийн баян чинэл хүмүүсийн нэг байсан ч гэсэн бодит байдал дээр ийхүү модоо барих ашигсан. Гэхдээ энэ бүх хүнд хэцүү энэ он жилүүдтэй ч гэсэн хамгийн гоё. Тэр
хүмүүнлэгийн ажлаа байнга үргэлжлүүлжсэн. Майкл Джексонийг түүхэнд хамгийн өгөөмөр одогддог. Энэ бол оргүй яриа биш ээ. 5 настайгаасаа дуулж 10 настайгаасаа супер одын амьдралаар амьдэрсэн гэхэд тэр маш даруй ичимхий нэгэн байсан. Зөвхөн хүүхэд амьтан хоёрын дэргэд л биеэ барьдаггүй гэдгээ тэр олон удаа ярьсан байдаг. Өөрөө ч баг нэр хүүхдээр хөтөлсөн хүн шүү дээ. Neverland гэдэг эдлэнтэй бүр жилд хэдэн мянган хүүхэд тоглолдог. Заримыг нь бүр гэрээрээ чөлөөтэй оруулж гаргадаг байсан. Харин өнөөх аимшигтай хэрэгт гүтгэхэд нөлөөлсөн. Гэсэн ч тэр өвчтөе, зовсон хүүхдүүдэд эцсийн мөч хүртлээр бүр тусламжийн гараа сунгасаар л байсан. Поппи хаан 30 гаруй жилийн хугацаанд нийт хэдэн доллар буйны устд хандивсан гэдэг тооцоо байдаг гэж 600 сая доллар. Энэ өглөхийн бүр яг жихэн бурхан тэнгэр байхгүй тийм. 600 сая долларыг зүгээр ингэж өглөгдсөн. Тиймээс ч олон улсын ингээд олон байгууллагууд Джексонийг хүмүүнлэгийн тэр үүсний хуваар нь 1998 онд нэг удаа 2003 онд ингээ хоёр дахь удаага Нобелийн инх тайвны шагналд нэр дэвшүүлжсэн байна шүү дээ. Амьдралын эцэст их хэмжээний өртөө болсон ч гэсэн Джексон тэр хамтран ажилладаг тусламжийн байгууллагуудаасаа нүүр огт бууралаагүй. Өмнөшгөө их хэмжээгээр биш ч гэсэн тэр чин тогтмол орж ирдэг нэг ашиг орлого байгаа шүү дээ. Тэрнийхээ заавал яг 20% шуудхан хандивт өргөдөг хэвээрээ гоцсон. Өөрөө модоо ирсэн мөртлөө. Хожим хуульчтайг нь хэлснээр Джексон буйны үст өгдөг мөнгөө жоохон танчхаа санхүүгээ сайжруулах боломж байна гэж хэлсэн байна. Тэгсэн чинь Майкл Джексон бүр огт зөвшөөрөг. Бүр түүнээжгээр гэрээслэлдээ бүр нэмж ингэж оруулсан байна. Үлдэж байгаа бүх хөрөнгөхийн төдийгүй ирээдүйд болох бүх ашиг орлогын 20% хүмүүлгүйсэлд хандивлана гэд ахаад нэмээд оролцсон. Харин яг энэ цөхөрсөн энэ аргаа барс үед нь буюу 2008 оны сүүлчээр доктор Томе гэд Томе яаж уншдیں۔ Ийм нэг хүн гараад ирж. Майкл Джексон амьдралд гинт гараад ирсэн 2008 оны сүүлээр. Өөрийгөө мис засалж. Тэгээ эдийн засгийн ухааны доктор. Тэгээ Сенегалд элчин сайдаар сууж байсан экс дипломат гэх мэтэр ингээ өөрийгөө танилцуулж байгаа юм л да. Энэ нэрийг болохоор хэн танилцуулсан гэхээр ах Жермен танилцуулж байгаа Джексонд. Гэтэл энэ бүхэнд сүүлд шалгасан ч бүгд дээр хуурамч байсан. Тэр эдийн засгийн ухааны доктор байгаагүй, тэр мис засалж байгаагүй, Сенегалд элчин сайдаар сууж байгаагүй бүгд удлаа. За ингээд Джексонтэй танилцахдаа энэ Томе гэдэг нөхөр Colony Capital гэдэг нэртэй компани зөвлөх гэдэг албан тушаалтай байсан байна л да. Тиймээс Майкл Джексоны компанийн гол түншүүдийн нэг AEG Live гэдэг компанитай холбож гисэн ба. Энэ компани урлаг спортын томоохон арга хэмжээний зохион байгуулалтаараа яг дэлхийд 2-т ордог тийм том компани. Ингээд маш богино хугацаанд яриа хэлцэр хийгээд Томе болон AEG энэ компанийн Поппи хааны сүр дүүлэнтэйгээр тайзнаа иргэн ирэх сүүлчийн удаа томоохон бүрэн хэмжээний тоглолтоо хийх онцгой тэр явдлыг нь хамтран зохион байгуулахар болж. За ингээд 2009 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Майкл Джексон Лондоны The O2 Arena гэдэг цогцлборт болсон хэвлэлийн баг хурлаар This is It гэдэг нэртэй аялан тоглолтоо хийх гэж байгаагаа зарлаж дэлхийд дахныг шүүгүүлсэн. Яг тэгэхээр энэ нь 22 жилийн өмнө буюу 1997 оноос хойш би даасан тоглолтоо хийгээгүйсэн хүн шүү дээ. 22 жил хийгээг. 97 оноос хойш. Ингээд Джексоны хувьд олон жилийн дараа хамгийн том тоглолтоос болохоос гадна урлагт энэ 45 жил зүтгэснийхэн дараах одоо нэг ёсны тайзнаас бууж байгаа тэмдэглэсэн хаалтын тоглолт нь болох учиртай байсан. Төлөвлөгөө ёсоор 2009 оны 7 дугаар сарын 13-ны өдөр эхэлнэ. Ингээд 2010 оны 3 дугаар сарын 6 хүртэл үргэлжлэх байсан. Бас л удаа. Тийм ээ. 9 сар үргэлжлэнэ. За хуваар нь болохоор тун шахав. Лондонд эхлээд 10 удаа тоглоно. Лондоцд. Тэгээ шуудхан Парис, Нью-Йорк, Мумбай гэд тэгэл үргэлжлэх тав гарсан. Гэтэл энэ хэвлэлийн хурал дууссанаас ердөө 2 цагийн дотор эхний сая ширхэг тасалбар зарагдсан. 2 цагийн дотор. Тэгсэн чинь нөгөө тоглолтыг зохион байгуулагч AEG компани Лондон тоглох эхний нөгөө 10 тоглолт байсан шүү дээ. Тэрний тоог 10-аас 50 болгоо нэмэгдүүлсэн. Шууд ямар тийм ингэж болохгүй шүү дээ. Үгүй аимшигтэй. Энэ үед нөгөө хэдийнэ Джексоны бизнес менежер болсон байсан нөгөө хуурамчд нөгөө доктор Томе Поппи хааныг ятгах дөнгөсөн баг. За ингээд AEG Джексонд урьдчилгаа болон мөн продюсерийн хөлс гэж ойролцоогоор 30 сая Америк доллар өгснөөр
Ингээд бүр тогтсон гэр оронгүй болчихсон байсан энэ Майкл Джексон Лос Анжелес руу нүүгээд Хомби Хил гэдэг баячуудын дүүрэгдсэн тоглолтондоо бие бэлтгэхээр маш том эдлэн газар түрээслэхэр болж. Хэрв төлөвсөн бүх нь хэрвээ санснаар болсон бол Джексон уул авах шиг тэр их хөрнөөсөө салах байсан. Мөн AEG компани ч гэсэн маш их ашиг олох нь тодорхой байсан. Урьдчилсан байдлаар бүр зөвхөн энэ Лондонд хийх тоглолтуудаас нийт 450 сая Америк долларын цэвэр ашиг олно гэдэг тооцоо гаргаадсэн. Тэгэхээр энэ дэлхийд тойрох аялал бол Майкл Джексон буцаад хөл дээр босгосон. Гэвч Попын хаан сая хүний хүсэн хүлээсэн өөрийнх нь амьдралыг ч өөрчлөн хэмээн итгэж тэгж бүр найдаж байсан агуу хэргийн эрэлтээ үнэхээр хийж чадаагүй. Учир нь Майкл Джексон DCC тоглолтод эхлэх байсан өдрөөсөө ердөө 18 хоногийн өмнө зурдаар амьсгалахаар авах. За хоёул ивент итгэжтэй танилцъя. За өнөөдрийн дугаарыг хүссэн хөрөнгөө хүссэн улсаас авраатай Invescore Leasing ивент итгэж байгаа. За гадаадд ажиллаж амьдардаг монголчууд маань нааш анхаарлаа хандуулахыг хүсэж байна. За гадаадд ажилладаг хүмүүс Монголдо ер нь ямар нэгэн эд хөрөнгө худалдаж авах маш хүндрэлтэй байдаг юм байна. Тэндээсээ ямар банктай харилцах юм, яаж авах юм. Тэгээд наашаа ингээ хамаатан сад нар руугаа мөнгө явуулдаг. Тэр бас асуудалтай, ихтгэлдэг үү, найдалдаг үү тийм. Нэг нь дампуугаар үлдээд мөнгөнд бодоо олчдаг шүү дээ. Харин тийш дээ. Тийм тохиол зөндөөд шүү дээ. Би бүр маш тийм хөөрхий бичлэг үзчихсэн. Эхнэр нь мөнгө явуулаад байдаг. Нөхөр нь хүрсэн байдаг байна. Аимшигт. За ийм асуудал гарахгүйг одоо манай Invescore Leasing-ийнх маань хүссэн байна. За тэд ер нь дэлхийн одоо монголчууд маань ихээр одоо оршин суудаг Солонгос, Япон, Америк, Чех зэрэг нийт 10 улсад өөрийн агентуудаа байгуулад. За агентууд бас газрууд байгаа л да. За тэр гадаадд байгаа хүмүүстэй зориулаад iLease буюу лизингийн үйлчилгээ санал болгож байгаа. Энэ iLease MN гэдэг вебсайт руу нэвтэрч ороод өөрийн мэдээлэлээ оруулаад одоо би ийм ажил хийдэг, тэдэн жил ажиллаж байгаа. Цааш та тэдэн жилийн визтэй ч гэдэг юм уу те. Тэр мэдээллүүдээ оруулаад за би Монголдо ийм нэг байр авах гэж байгаа маа. Энэ дээр ямар одоо надаа гаргалгаа байна гэнгүүт тэрийн шууд хэлээд өгчих юм бэл. За та манад ингэж урьдчилгаа төлөөд манахаас ийм зээл аваад тэгээд лизингээр тэр байраа авчих боломжтой гэдэг ч юм уу. Ингээд яг шууд тэр байр iLease нөгөө худалдаа авахч гур шууд бие биентэйг холбогдчих юм байгаа байхгүй. Дунд нь ямар нэг хүн байхгүй. Энэ маш амар байхгүй юм чи тий. Хамаатан лугаа залгаал. За би миний юу хүүхэд болж яаж яах гэд ядаргаа болоод тахгүй гэсэн. За ийм амар үйлчлэгийг санал болгож байгаа юм байна. Тэдэнтэй холбогдох дугаар нь 70 тэгтэг 27 тэгтэг Facebook-ийн iLease MN гэдэг хуудас байгаа. За мөн iLease MN гэдэг вебсайт байгаа. iLease MN руу ороод дэлгэрэнгүй мэдээлэлээ бүр маш та авах боломжтой юм билээ. За баярлалаа. За баярлалаа. За ингээд тоглолтын бэлтгэл ажил эхэлсэн. Тэр даруйд л Попын хааны би дийлэх болов уу гэдэг яриа шууд газар авсан. AEG энэ компани гүйцэтгэх захирал Рэнди Филлипс гэх нөхөр. Тэр ихэд л ингэж шээ. Джексоныг нас барсны дараа өгсөн мэдүүлэг байхгүй. Тэгсэн түүнийг тоглолтын товоо зарлахтаа буюу 2009 оны 3 дугаар сарын ихээр хэдийнэ сул дорой болчихсон байсан. Би энэ заримдаа бүр өрөөндөө таг бүгчгээд гарч ирдэггүй байсан. Нэг удаа бүр тоглолтын бэлтгэлдээ чи орооч гэж өөдөөс нь ойрлж хашгирчин байж Джексоныг орноос нь босгосон. Хажууд нь байсан 2 хүн түүнийг арай гэж ховсолж өгсөн гэх тийм мэдээлэл өгсөн байна. Тэр ийм амир байсан мэдчихсэн мөртлөө эдгээр ийм аимшигтай төлөв гаргасан. Гэхдээ Джексонд болохоор сэргэлэн цовоо сэтгэл өөдрөг бас өдрүүд мэдээж байсан. Хэдий эн чинь бүр аимшигтай юм туулж өнгөрсөн хаан шүү дээ ер нь яг үнэндээ. Яг тэр нөгөө цовоос одоо тэр өөдрөг өдрүүдтэй болохоор Джексон яг л хуучин янзаараа үнэхээр гоё дуулна. Маш гоё бүжиглэн хамт бэлтгэл хийж байгаа бүжигчтэй бүр алмайр болно. Бүгд ирүүн мултарч унна. Харин ядарсан сэтгэлээр унс үедээ бүр байнга дагчин чичирнэ. Хэдэн мянган удаа хийсэн нөгөө бүжгийн хөдөлгөөнөө мартчихна. Мөн сайн унтаж амарч чадахгүй хэвээр байсан болохоор жин бүр огт нэмэгдэхгүйсэн. Энэ мэдээж нөгөө зохион байгуулагчдын санааг зовоож эхэлж. Тоглолтынх нь ерөнхий найруулагч бүжиг дэглэж Кенни Ортега гэдэг Джексоныг нас барахаас 6 хоногийн өмнө AEG-ийн гүйцэтгэх захирал Рэнди Филлипс рүү илгээсэн нэг мэйл байгаа байхгүй. Майкл идэхгүй байна, унтахгүй байна. Сайн сэтгэл зүйч хэрэгтэй байна. Ер нь тоглолтоо цуцлан дээр байгаа. Попын хааныг хэдэн мянган үзэгчийн нүдэн дээр унаад өгөөсэй гэж би хүсэхгүй нэ гэж бичсэн байгаа байхгүй мэйлдээ. Тэгтэл Филлипс хариу өгсөн. Яаран хөдлөөд яах вэ хөө? Сэтгэл зүйн асуудлыг чи бид хоёр мэдэхгүй шүү дээ. Хувийн эмч Конрад Мюрретэй ярилцсан. Маш сайн эмч байгаа гэд. Тийм зураас
эргээд хэлгээсэн. Хэрв яг энэ үед л бүгд хэрв энэ тэг юу болж байгааг бодитоор харж чадсан бол тоглолтыг нь цуцлаад Джекснийг нарийн мэрэгжлийн багт даатгсан бол ядаж гэр бүлтэй зөвлөлдсөн бол түүнийг аврах боломж байсан баг. Даанч Поппи хааны аз дутахад хувийн эмч нь огт сайн эмч байсангүй. Конрад Мюррей гээд энэ нөхөр Гренада улсад төрж өссөн туусан амьдрал нь бүр ихээхэн бүрхэг товчхондоо бүр том мапантай ирээ. Одоо яг Элвис Преслиг нөгөө продюсер нь алддаг адилхан. Тэ маш мапантай нөхөртэй ингээ хамт байсараад Элвис нас орж байгаа шүү дээ. Тэрнтэй их төстэй ирнэ. Энэ нөхөр яасан гэхээр өөрийгөө зүрхний эмч гэдэг ч гэсэн нарийн мэрэгсэн үнэмлэх байхгүй. Нойрсуулагч эмчээр ажиллаж байсан туршлагатай гэдэг мөртлөө ямар ч дадлага хийсэн баримт нотлого байхгүй. Нойрны эм тарианаас гадна өвчин намдагч эмийн талаар сурч мэдсэн юм байхгүй. Ердөө Калифорни болон Невада муж улсын нутагт эрүүл мэндийн чиглэлээр бизнес эрхлэх зөвшөөрөл бүхий нэг тамга тэмдэгтэй л ганцхан нөхрөөс. Өөр юу ч байхгүй. Эрүүл мэндийн чиглэлээр бизнес эрхлэх зөвшөөрөл бүхий тамга тэмдэгтэй ганц л. Тэгээ энийг мэдгүй. Ийм л нөхөр. Тиймээс эмчлэгч эмчээр ажилласан нарийн туршлага байхгүй, зөвхөн дагалдан эмчийн курс, хэдэн сарын хөтөлбөр дүүргэсэн, хувийн эмч гэх нэрийг зөвхөн мөнгө ол харах хэрэгслээ гэж үзэж ирсэн энэ хүн дэлхийн номер 1 суперодыг эмчлэх үүрэг хүлээсэн гэвч. Конрад Мюррей гээд энэ нөхөр дээр нь 1.6 сая долларын үйл хөдлөлийн барьцаа зээлтэй. Үүнээс болоод бүр 2002 онд дампуурлаа зарлаад байсан нөхөр. Угаас амьдралд дампуурсан. Бүр өөр нэг хачин баримтаа. Мюррей буюу 6 эмэгтэйгээс нийт 7 хүүхэдтэй. Хүүхдийн тэтгэмжээ бүр нэгэнд нь ч төлж байгаа гэдгээр шүүхэд удаа дуудагчсан нөхөр. Хаанаас олж ирд юм бэ? Энэ болохоор Конрад Мюррей болохоор анх Майкл Джексонтэй 2006 оны сүүлээр танилцсан байна. Джексоны охин Парис яасан гэхээр тэр үед энэ Конрад Мюррей гэдэг энэ нөхрийг хувийн эмнэлэгт эмчлүүлсэн юм байна. Яг энэ чинь нэг одууд нэг юм те олонний хил ам хэвлэл мэдээллийнхнаас дандаа имэж явж шүү дээ. Тийм болохоор Джексон аль нууцлаг тэгсэн мөртлөө аль үнэтэй гэсэн хувийн эмчт хандсан. Тэр нь Конрад Мюррей гэдэг энэ нөхөр байж таарсан байхгүй. Харин 2009 оны хавар This is It гэдэг тоглолтын бэлтгэл ажил эхлэх үеэр нөгөө тоглолтын зохион байгуулагч EAG гэдэг компани AEG гэдэг энэ компани болон Джексонийг энэ компанитай анх холбож өгсөн баг. Тэр нь хинхэр өнөөх бас нөгөө хуурамч нөгөө доктор Томи. Энэ нөхөр холбоод өгчгүй. Яг доктор Томи эднэрийн зүгээс яасан гэхээр Джексонийг хувийн тогтсон эмчтэй болохыг ингэ зөвсөн байгаа мэдээж. Ингээд талаас ярилцж хагаад за энэ Мюррей гэдэг энэ нөхрийг хамгийн найдвартай хүн гэж бүгд үзээд сонгосон баг. Ил болсон мэдээллүүдийг одоо эргээд харахад Джексон болохоор энэ ах жирмэн мөн охин Парис нартай ямар нэгэн байдлаар холбоотой байсан болохоор л Томи Мюррей гэдэг энэ хоёр тэг хуурамчийн итгэл дагааргүй хүмүүст Джексон итгэцсэн байна. Өөрийг нь тойрсон тэр элдэв сенсац нөө унжирч сунжирсан шүүх хурлаас болоод Джексон бүр хинч итгэхээ мэдхээ болсон. Бүр аргаа бараад байсан. Яг тийм үед байхгүй. Гэтэл амьдралынхаа сүүлийн хэдэн жил одоо нэг дэрэгдээ жоохон ойр байлгасан шинээр хүрээлд оруулсан хүмүүс нь яг үндэ өөрийг нь зөвхөн мөнгөний машин л гэж харж ирсэн. Маш харамсалтай. Майкл Джексон ер нь гинэн итэмтгийгээс болоод маш их алдаж эндсэн нь ер нь харагддаг. 2005 оны тэр дуйлантай шүүх хурал гэхэд л 2003 оны ихээр цацагдсан Living with Michael Jackson гэдэг нэртэй баримт киноос болсон шүү дээ. Энийг яасан гэхээр Британий нэг сэтгүүлч нөхөр байгаа. Мартин Башир гэдэг. Мартин Башир гэх энэ нөхөр Поппи хааны итгэлийг олоод тэг бүтэн 8 сар Neverland эдлэнд зураг авалт хийчихгүй. 8 сар. Тэгэд энэ зураг авалт хийсэн ч нэвтрүүлгээ яг цацах үедээ Майкл Джексонийг бага насны хүүхдүүдтэй нэг л зохисгүй харилцаатай болгож яг хүнч тэгж ойлгохоор тэгэд бичлэгүүд эвлүүлсэн байхгүй. Маш муухай. Амар зайлжин, амар муухай тооцоотой тийм муухай эвлүүлсэн. Гэтэл Башир нь өөрөө Британд маш муу нэр хүндтэй байсныг нь Джексон юр мэдээг өнгөрцөн. Баширыг 1995 онд Диана гүнжээс ярьцлага авсан болохоор л Джексон түнд итгэжгүй юу.
Уэлсийн гүнж Поппи хаан хоёр чинь бүр 1988 онд анх бие биенээ хараад тэр өдрөөс хойш бүр хамгийн сайн найзууд болцгоосон. Яг тэгвэл асар их алдар нэр гэдэг бол ямар зүйл болохыг хамгийн сайн мэдэх хоёр хүн байхгүй энэ хоёр хүн. Тэгэхээр Диана гүнж Жекс хоёр маш нандин харилцаа холбоотой болсон тийм учиртай. Харин Башир Ясанкэр Диана гүнжийг хуурам чүчгээрэмт үйлдээд тэгээд ярьслага авах зөвшөөрөл авсан байгаа шүү дээ. Энэ хожим нь ил болсон. Тэгэхээр Диана гүнжийн нэрээр хуурамч загтал үйлдээд Жекс төгсөн баг. Энэ нь дараа нь ишлэгдсэн байхгүй. Тэгээд Жекс итгэцсэн. Яадаг. Тэгэхэд энэ хүнийг зүгээр яадаг болсон одоо тий таньдаг ч юм уу мэдэхгүй. Ингээд дэлхийн хамгийн алдартай хоёр хүн Диана гүнж болон Майкл Жексон хоёрын зуурдын үхэлд энэ нэг юм уу сэтгүүлж яаж гар бие оролцсон тухай хэдүүлээ эрэх хүлээлт Диана гүнжийн талаар өгүүлэх сүүлч өдрөөр ярих юм. За ингээд Конрад Мюррей гэдэг нөгөө эмч. Тэгээ хувийн эмч болж. Поппи хааны хувийн эмч болсноор AEG компани сар бүр $150,000 цалинж болсон. $150,000 сар бүр. Гэхдээ энэ гэрэн дээр нэмэх яг уулын зөвлөлтэй. Гэхдээ энэ их маш балай юм ороод ирсэн. Тэрний үхээр энэ талуудын хийсэн гэрээнд нь нэг ийм заалтах. Өвчтөн буюу Майкл Жексон хэрвээ тоглолтоо цуслах юм уу хойшлуулсан тохиолдолд Конрад Мюррей цалингийн тодорхой хувиа мөн суудгуулна гэдэг заалт ороод ирсэн. Хэрвээ ингэж үзэх юм бол Мюррейд өвчтнийх нь эрүүл мэндээс илүү цалин хөлсөө цагтаа бүтнээр нь авах нь чухал байсан гэж хэлж болно. Энэ заалтаас болоод Зөв заалт байна. Тий. Чи ажлаа сайн хий гэдэг заалт ба шүү дээ. Гэхдээ энэ юунд хүргэснийг бид нар мэдэн шүү дээ. Уг нь Жексны талын хүмүүс юм уу эсвэл AEG энэ компани ажилтнууд за юу хүн тэр нэг гэрээ хийх гээд байгаа лээ гэд юм тэ зүгээр нууцаар нэг хямдхан нэг хувийн мөрдөгч хөлслөөд хитгэн ногоон илүү зарцуулчихсан байсан бол Конрад Мюррей гэж энэ хүнийг дэлхийн хаач итгэл даахаар хүн биш гэдгийг зовлонгүй мэдчих маш амархан мэдчих боломж байсан. Гэтэл хинч ийм зүйл хийгээгүй. Ингээд ийм зүйл боллгүй байсараад 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ирж. Энэ өдөр Поппи хаан нөгөө түрээсж байсан том байшингийнхаа доод давхарт өдрийн 3 цаг үед нөгөө 3 хүүхэдтэйгээ өдрийн хоол идэж. Тэр үед нөгөө ууган хүү принц нь 12 настай, охин Парис нь 11 настай, отгон хүү Бленктон дөнгөж 7 настай. За ингээд дөрүлээ хоол идсэн. Жексон хоолны ширээн ярд хүүхдүүдтэйгээ за хэдүүлээ хамт удахгүй Лондонд очиж амьдрнаа. Тоглолтын бэлтгэл ажил санснаас их сайн байгаа аавынх нь гэв. Яг тийм ирсэн баг. Гэвч энэ тэдний хамгийн сүүлийн удаа цогтой болсон тохиолдол байсан. За ингээд дараа нь Жексон Лос Анжелесийн төвд орших Стейплс төв гэдэг нэртэй газар тоглолтын ээлжилт бэлтгэлээр ирсэн. Тэр Жексон оройн бүр 6 цаг 30 минутаас 18 цаг 30 минутаас шөнийн 12 цаг 30 минут хүртэл бэлтгэлээсэн 6 цаг. Үзэгчдийн өмнө биш боловч түүний тайзан дээр дуусан хамгийн сүүлчийн дуу нь Earth Song байсан. Нас барсныхан дараа гарсан This Is It гэдэг нэртэй баримт киноос нь түүний хэдийгээр маш их чин хаяж ядарч туйлдсан ч гэсэн ямар их хичээж энэ дуугаа дуулахдаа бүр нэг ч өнгө алдалгүй дуулж байсныг харагддаг. Гэтэл Поппи хаан төдийг үн түүхэнд хамгийн том уран бүтээлч гэсэн Майкл Жексонд одоо амьд байх 15 хүрэхгүй цаг үлдсэн баг. За ингээд Жексон шөнө дунд буюу 6 дугаар сарын 25-ны өдөр эхлээд удааг байхад шөнийн 1 цаг үед хомби хийлдэх нөгөө түрээсийн том байшинтай ингээд гэртээ ирж амлт. Тэгээд хувийн тогоочийн бэлдэж өгсөн хоолноос нэг жоох нэг идчихэд хагас цагийн дараа 2 дугаар давхарт гомдлохын өрөөндөө тэгээ орондоо орсон. Харин үүнээс цааших 14 цаг орчмын үйл явдлыг Жексны хувийн эмч Конрад Мюррейгээс өөр хинч мэддэг. Түүний цагдаад өгсөн мэдүүлгээр л одоо нэг юу болсныг одоо ойлгож. За Майкл Жексон хэдэн сар жилээр нойргуудлаар шаналсан болохоор яг тэр нас барах үедээ нийт 4 төрлийн нойрсуулах, тайвшруулах эмчилгээтэй эм тариа хэрглэж байж эм тариа шүү. За Мюррей эхлээд шөнийн 1 цаг 30 минут үед 10 мг диазепам гэдэг тариа тарьсан баг. Шөнийн 1 цаг 30 минутанд. За ингээд хагас цагийн дараа 2 мг лоразепам гэдэг
өөр нэг нойрны тарилга хийсэн ба. Гэтэл Майкл Жексон унтж чадахгүйсэн. Ингээд шөнийн 3 цагт Мидазолам гэдэг тайвшруулах үйлчилгээтэй өөр нэг тариг 2 мг-аар заангаа унтж чадаг. Ингээд үүргийн 5 цагт ахаад 2 мг лорисипам тарьж заангаа Жексон унтж чадаг. Ингээд өглөөний 7 цаг 30 минутанд ахаад 2 мг Мидазолам тарьсан. Юу болоод байна энэ? Харин тийм. Гэсэн ч аль нь ч хүрчлэгээ үзүүлэг. Ингээд 6 дугаар сарын 25-ны өглөөний 10 цаг 30 минут болж байхад Жексон сэрүүн хэвээрсэн. Тэр шүнжин цорн бич чадаг. Энэ олон тарианы дараа. Эндээс харахаар Майкл Жексон амьдралынхаа сүүлийн хэдэн жил эм тарианы бүрэн хамааралтай, бүр дасал болоод удаж байсан ойлгогдож. Тиймдээч би энэ тэр олон эм тарианы үржлэлийг сүүлдээ бүр хүлээж авах болчихсон. Жексон ганц нойрны эм гэлтгүй депрессний эсрэг юм. Энд чинь нэг аимшигтай тулж ирсэн. Тэр аимшигт ер нь хүн хүнийг хүчрхийлнэ гэдэг гүтгэлэг шиг аимшигтай байх. Тэр нь бүр хүүхэд хүчрхийлэх одоо төгсөн мөксөн гэдэг ийм заван гүтгэлгийг хүн ер нь даах. Тэгж Жексон чинь бүр өөрөө хүүхдээр хүн шүү дээ. Тий. Тэгээд мэдээж энэс болоод тий. Тэр мэдээж нөгөө депрессний эсрэг юм. За нэмэх нь өвчин намдагч юм. Бүр морфины хүртэл хамаартай болоод олон жил болсон ба. Гэхдээ энэ бүхэн зөвхөн өөрөөс нь шалтгаалсан сонголт юм уу? Ямар нэг донтол биш шүү дээ. Энэ чинь эрүүл мэнд сэтгэл зүйн төр шалтгаанаар аргагүй өргөнд хэрэглэх болсон юмнууд байсан. Жексон согтуурах, мансурах, элдэн муу зуршил байхгүй. Бүр тамхиж татдаг байсан. Харин 1984 онд дөнгөж 25 настай байхад нь энэ асуудлууд эхэлсэн юм байна. Яасан гэхээр 1984 онд тэр жил Пепси ундааны сурчлагын зураг авалт үеэр тайзанд ирэх нэг тесрэгчээс очин үсрээд Майкл Жексон тэр үсийг нь шатаацсан өвчин намдагч эмийн хамааралтай болохын эхлэлийг нь тавьсан мөч юм байна. Мөн 1999 онд Мюнхенд тоглох үеэр тайзны өргөгч нь огцом доош унаад нурууг нь маш хүнд гэмтээсэн байна. За ингээд дээр нь олон жилийн архаг ядаргаа, нойргуудл, уушгины өвчин түүнийг зовоож исэн. Гэхдээ энэ бүхнээс илүү нөгөө 1993 мөн 2003 онуудад хүүхэд хүчирхийллийг завдсан хэрэгт хоёр чудаа гүтгцснээсээ болоод сэтгэл санааны хямралд орсон энэ эмийн хамаарал нойргуудлыг бүр маш дордолцсон. Жексон бүр 2003 оны сүүлчээс жороор олгодог эм тариагаар бүр унтаж амарч чадхаа болсон. Пропофол гэдэг нэртэй хүчтэй нойрсуулж бүр хэрглэж гэлсэн ба. Гэтэл эн чинь ердийн нэгэн нойрны тарилга биш юм. Пропофол бол. Харин зөвхөн эмнэлгийн орчинд мис заслын юм уу? Нарийн онцлогооны үед өвчтнийг нэг гүн нойрсуулах, бүр ухаан алдуулахад хэрэглэдэг маш хүчтэй үйлчлэгээтэй тариа. Өөрөөр хэлбэл ийм тарианы хүчээр унтсан болж харагдаж байгаа тэр хүн. Гэтэл тэр хүн үнэндээ унтаж амарч байгаа хэрэг биш ээ. Зүгээр л хагас комд орсон. Хагас хүлд орсон байгаа гэсэн үг. Энэ нөгөө үнийг нойр гэж авч үздэг. Нэг өвдөд ахаар нь энэ өвчтөг унтуул гэдэг шүү дээ. Тэгэхэд энийг хийдэг юм байна тий. Тэгээ энэ болохоор унтуулж байгаа юм биш ээ. Тийм байна. Хагас комд оруулчих. Тэгээ нойрыг нөхдөг байхгүй. 20 гаруй жил байнгын зовёртой. Тэгээ 10 гаруй жил олон эмийн хамааралтай байсан гэд харин попын хаан амьдралынхаа сүүлчийн өдрөө хүртэл тайзан дээр дуулж бүжгэлж чадж байсан нь энэ бол гайхамшиг байхгүй. Яста хаан хүлэх нэг хийж чадна. Ингээд 2009 оны 6 дугаар сарын 25-ны өглөөний 10 цаг 40 минут болж. Майкл Жексон шүнжин унтааг болохоор хувийн эмчээсээ одоо пропофол тарихыг гүйсэн. Харин Конрад Мюррей шөнийн турш түүнд 3 ч төрлийн тайвшруулах, нойрсуулах үйлчлэгээтэй тариа бүр хэд давтан тарьсан болохоор ихэндээ татгалцсан ба. Өөрийнх нь мэдүүлснээр энэ нөхрийн өөрийнх нь мэдүүлснээр Конрад Мюррей Жексонийг пропофолын хамаарлаас нь салах гэж хичээж байж л дээ. Өөрийнх нь хэлснээр. Гэвч гуйгаад байсан болохоор л гэж өөрийнх нь хэлснээр 10 цаг 45 минут үед 25 мг пропофол тарьсан. Ячаад ямар ч их юм бэ. Ингээд хэдхэн минутын дараа Жексон сая нэг унтсан болохоор Мюррей 11 цаг үед унтлахын өрөөс нь гараад угаалгын өрөө орсон юм баха. Өөрийнх нь мэдүүлэхээр. Харин ердөө 2 минутын дараа эргээд ирсэн юм бах. Тэгсэн чинь Майкл Жексоны амьсгалж байгаа үгүйг мэддэхгүй. Зүрхний цохилт нь маш сул байж. Эндээс одоо Мюррейн энэ мэдүүлэг ихээхэн сэжигтэй болж эхэлдэг. Өөрийнх нь үгээр энэ Мюррей
Хугацаа алдгүй сэхэн амьдрал харах хэмжээ аваад цээжин дээр нь хэдэн минутын турш хүчтэй дараад зүрхэнд нь илэг хийсэн гэдэг. Гэвч үүнийгээ яг зохих ёсоор газар хатуу гадар дээр биш харин орон дээр хийсэн дараа нь ил болсон. Мөн яагаад тэр доор нь түргэн тусламж дуудаагүй юм бэ гэж асуусан ба мөрдөгч. Тэгсэн чинь өрөөнд нь суурь уц байгаагүй. Бас эдлэнгийн бие хаягийг яг таг бас мэдэхгүй байсан болохоор хугацаа алдсан гэж мэдүүлсэн ба. Гэтэл дараа нь шалгасан чинь энэ нөхөр 11 цаг 18 минутаас хойш өөрийнх нь гар утсаар 3 удаа гадагшаа дуудлага хийсэн баг. Ярьсан 3 хүн болохоор нэг нь нөгөө Лас Вегаст хувийн эмнэлгийнх нэг ажилтан. Нөгөөх нь нэгэн өвчтөн. Нөгөөх нь Хьюстон дахь хамтран ажиллагч нэсэн. Тэгэхээр Муррей Майкл Джексоныг ухаангүй болж амьсгалахгүй байгааг мэдсээр байж 90 минутын турш 911 рүү залгалгүй хин нэгэнтэй уулзаар ирсэн баг. 90 минутын турш. Ингээд 90 минутын хугацаа алдсан. Яг ингээд байжсэн чинь 12 цаг 17 минут үед Майкл Джексоны унтлахын өрөөнд гаднаас бие хамгаалагч нь ороод ирдэг байхгүй. Ингээд орж ирснээр 12 цаг 21 минутанд сая нэг түргэн тусамж дуудсан. Тэр орж ирээг бол дуутахгүй хэвээрэл байх байсан юм шиг. Ингээ эмчнэр Джексоныг амьсгалаа болсноос бүтэн цаг хагасын дараа ирсэн гэсэн үг. Түүнийг Лос Анжелес хотын Рональд Рейганий нэрэмжт эмнэлэгт авчираад сэхэн амьдруулах гэж 2 удаа оролцсон ч болоогүй. Ердөө хагас сарын дараа үзэгчдийнхээ өмнө гарахаар бэлж байсан 50 настай Поппи хааныг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2 цаг 26 минутанд амьсгал хураасныг аль биесээр зарласан. Дэлхийд даяар дэлхийн өнцөг булан борт байх шүтэн бишрэгчт нь гүн шоконд орж гүн хашуудалд авцсан. 3 хоногийн дотор цомгийн борлуулалт 80% өссөн. Хэд ачааллаас болоод Google-ийн хайлтын систем гацаж Twitter, Facebook, Wikipedia зэрэг сайтууд бүгд доголдсон. оны 7 дугаар сарын 7-ны өдөр болсон дурсгалын хүндэт үйл ажиллагааг дэлхийн хэмжээнд 2.5 тэрбум хүн шууд дамжуул үзсэн. Харин оршуулгын ёслол нь нас барснаас нь бүтэн 70 хоногийн дараа бүхэл бүтэн 70 хоногийн дараа 2009 оны 9 дугаар сарын 3-ны өдөр болсон. Поппи хааныг Калифорни Глендейл хотын Forest Lawn гэдэг нэртэй оршуулгын газарт олон нийтэд хаалттай тусгай буунханд бунхлаад сая л нэг оршоосон байна. Яагаад 7 хоног болсон бэ? Ингэж түүнийг олон хоногийн дараа оршуулсан шалтгаан нь 2 удаагийн задлан шинжилгээ албаныхны тэр шалгалт мөрдлөгтэй холбоотой байсан. Майкл Джексоны үхэлд хэн буруу тавиа, үхлийн шалтгаан юу вэ гэдгийг тогтоохоор албаны мэргэжлийн хүмүүс бүтэн 2 сар ажиллаад тэгэд 2009 оны 8 дугаар сарын 28-нд эцсийн дүгнэлтэд танилцуулсан. Тэгтэл Джексоны үхлэлийг аллах гэж зарласан. Хоёул ивентэд гэж танилцчих. За өнөөдрийн дугаарыг Отревинтай чөлөөнтэй амьсгалцгай Отревин ивент гэж байна. За Отревин нь амьсгалын замын судаснуудыг агшааж битүүрлийг багасгадаг ийм үйлчилгээтэй. За хамрын битүүрлийг 12 цагийн турш ярилцдаг. Удаан гүйцэтгэх үйлчилгээ нь 5 тухтай байлгаж чөлөөтэй амьсгалад тусалдаг. За яагаад 12 цаг байгаад байна гэхээр чийгшүүлэгчийн найрлагатай учраас хорсох, хуурайших шинж тэмдэг илэрдэг юм байна. За миний өмнө нь хэрэгжилжсэн бүтээгдэхүүнүүд болохоор тусаачаад хорсоод харин дахиад нөгөөтөө тусаагаад ингээд үхлийн дөрөгт орчдөг байхгүй. За Отревин бол тийм байхгүй маань. За тусааснаас эхний минутаас эхлээл үйлчлэх нь мэдрэгдэж эхэлнэ. За бүх юмын сангаар худалдаалж байгаа. За баярлалаа. За ингээд 2009 оны 8 дугаар сарын 28-нд тэр дүгнэлтийг дэлхийн дээр аллах гэж зарлахад бол энэ дэлхийд даяараа бүр гашуудлын хажуугаар зэв үрсэн л тийг. Гин буруутай итгэхэд нь харин мэдээж нөгөө хувийн эмч Конрад Муррей гэд энэ нөхөр. Тэр л сүүлчийн өдөр нь Поппи хааны дэргэд байсан. Түргэн тусламж дуудлаггүй цаг алдсан. Хамгийн гол нь нойрсуулагч тарилгын тун гэтрүүлсэн. Иймээс Джексоны үхлийн шалтгааныг пропофолын цочмог хордлогоос бол зүрх нь гинт зогсон гэж дүгнэсэн. Мөрдөн байцаалт явцад Муррей Джексонд 60 шөнө дараалж пропофол тарьсан тогтогдсон.
60 шин дараалж Майкл Жексон зүгээр унтсан юм шиг харагдсан боловч хагас комд орсон байсан. Яаж тисэж исэн юм бэ нэрээ? Хаан учраас. Амьдралын сүүлийн 2 шин хүчтэй пропофолийнх нь тунг бууруулах гэж дээр дурсан өнөөх бусад нойрны тарилгуудыг хөлийнх нь судсанд нь тарьсан ба. Энэ нь нөгөө зүрхнийх нь үйл ажиллагаа доголдоход мөн нөлөөлсөн байж. Эмнэлгээс гадуур хэрэглэх ёсгүй пропофолыг өвчтөндөө тарихтай мөррөө амин үзүүлэлтүүдийг хянах дэлгэцгүй байсан. Тэр нь маш их анхаарал татчих. Гэтэл задлан шинжилгээний дүнэлтээс харахад Жексны зүрх харьцангуй эрүүл, хэрэг тусламж авч чадсан бол тийм ч хурдан зогсохооргүй байсан гэж байна. Үнэхээр бие сайтай хүн байж бас. Яг энэ талаас нь харахаар бүтэн 2 жил үргэлжилсэн энэ мөрдлөг шалгалтын эцэст буюу 2011 оны 9-р сард Конрад Муррэг одоо шүүх хурлын эхэлжээ. Ингээд 11-р сард түүнийг урдаас нарийн төлөвлөөгөө алж хороох гэсэн сэтэлгүй боловч хүний амьд хүрсэн. Эмчийн хариуцлага алдсан гэдэг гэмт хэрэгээр буруутай гэж үзээд 4 жил хорих ялаа шийдгэсэн. Гэвч түүнийг 2013 оны 10 дугаар сард ердөө 1 жил 11 сарын дараа хугацаанаас нь өмнө сулчихсан. Шалтгаан нь шоронгийн хит ачаалал. Мөн зам байдал нь сайжирсан. Конрад Муррэ сулагдсанаас 3 жилийн дараа 2016 онд өөрийн дурсамж номоо бичсэн. Тэр номынхаа нэрийг юу гэж нэрлсэн гэж? This is it. Юу бэлэр юмсан. Зүгээр хараал хэлжээвэл манай үзэгчд хамаг чангаар хараа. Ийм мухай. Ингиж мухай нэрлсэн номоо. Номондоо бүр Поппи хааны амьд хүрсэндээ ууршлах гуйгааг. Тэр ч байтга бүр өөрийгөө том корпорациудын золигт гарах хүн болчихсон. Тэр бүвэл сүүлчийн портфолийн тунг Жексон өөртөө тарьсан юм гэдэг зүйл бичсэн байсан энэ номонд. Одоо энэ нөхөр Тринидад ба Тобаго улсад хувийн эмнэлэг ажиллаулан амьдарч байна. За ингээд хувийн эмчийнх нь энэ мэд мэдүүлэг Майкл Жексонд ойр байсан цөөхөн хүний учир битүүл яриан сулж түүнийг үнэхээр ч томчууд тэр дундаа зохиогч эрхийг нь эзэмшдэг алдартай дуунуудын каталогыг нь Жексоноос авахыг санаархаж байсан Sony Music компанийн энэ Поппи хааныг санаатаар хөнөөсөн гэдэг яриа шүтэн бишрэгчдийн дунд одоо ч байдаг ийм учиртай. Гэтэ энэ чинь нотлох баримт олдоогүй болохоор мэдээж Конрад Муррэгээс өөр хүн Жексоны үхэлд буруутгахдаггүй. Нэр нь бол. Харин Поппи хаан нас барсныхан дараа амьд ахуйгаас ч илүү нэр алдартай үн цэнтэй болсон. Майкл Жексоныг одоо нас барсан уран бүтээлчдээс хамгийн баян чинэлгэн гэж үздэг. 2009 оноос хойш түүний уран бүтээлд зохиогчийн эрх зэрэгээс олсон ашиг орлого зөвхөн 2009 оноос хойш нас барсаас нь хойш. Уран бүтээл зохиогчийн эрхээс олсон ашиг орлого нь 3.5 тэрбум Америк доллар. Тэр дунд нь Beatles-ийн дураар тавьж байгаа шүү дээ. Гэхдээ энэ бүх олд амжилт нэр хүнд нууцлаг дүр байдлын цаана хамаг амьдралаа тайзан дээр өнгөрүүлсэн уран бүтээлтэй бүр амь насаа зориулсан. Тийм атлаа олон нийт цаг үргэлж дутууд үлмэг буруугаар ойлгож ирсэн ийм нэг ганцаардмал яг гоц авиасны гонигтай түүх үлдэж хатарч байгаа юм л д. Яг үүгээрээ түүнтэй ойролцоо амьдрал туулсан ганц алдартан гэвэл магадгүй зөвхөн Моцарт л. Задлан шинжилгээ хийгдсэний дараа олон нийт Поппи хааныг хичнээн их биеийн зөвөртэй ямар олон өвчин эмэгтэй байсныг бас олж мэдсэн мэт. Нас хүрэх үед Майкл Жексон 175 см мөртлөө ердөө 60 кг жинтэй. Мөнөөх Пепси ундааны сурчлагын үеэр нөгөө зураг авт үеэр үс нь ингээ шатсан гэсэн шүү дээ. Тэрнээсээ болоод хуйхандаа маш ноцтой гэмтэл авцсан. Дагцан дээрх бүр хэсэгхэн газрыг нэс тооцвол тэр чигтээ халцарсан байсан бэл. Халдсан байсан бэл. Хэсэгхэн газар нүстэй. Тэгэхээр Поппи хаан бүтэн 25 жил нэг үс залгуусан ч юм уу хиймэл үс зүүсэн гэсэн үг. Яаж яхад Майкл Жексон бас чонон хөрвс гэдэг өвчний шинж тэмдэг болох арсны тууралттай байж. Мөн арсныг пигмент нь ялгархай болоод нөгөө арс цайрдаг витилиго өвчтэй байсан задлангийн дүгнэлтээр яг алдан ёсоор нотлогдсон. Өөрөө бол нэг илтгэл байсан л д. Гэтэл энд ч хүмүүс итгэдэггүй байл шүү дээ. 1993 онд оператай ярилцахтаа Майкл Жексон уг нь витилиго өвчнийхэн тухай яриад хүмүүсийн боддог шиг би өөрийн хүүслээр арьсаа цайруулсан зүйл байхгүй
Гэсэн ч гэсэн олон нийт ялангуяа хэвлэлийнхэн үүнд нэргэлзэж нас баран бартал нарсаа цариулсан гэсэн цууг тараасаар л байсан. Энэ опратай ярьдаг хэсэг дээр опера би зүгээр сая өчигдөрхөө үз. Зүгээр нөхөж үзэж байгаа юм л да. Тэгсэн чинь нөгөө хүүхэд сонирхдаг асуудлыг асуусан чинь Жексон амар гонхтойгоор бити ингэлдээ опера гэдэг шүү дээ. Наа бити ингээд хэлдэг гэдэг байхгүй. Би ядраад шүү дээ. Би арай гэж амьд явж ийн гэдэг байхгүй. Энэ витилогоо маш хүнд хэлбэрийн бүр хамаг биеэр нь тарцсан. Энэ өвчин. Тиймээс уруулан хүртэл өнгөгүй болсон. Тэгээд хөмсөг сормоос нүртэл бүр цайраад исэн. Тиймээс уруул хөмсөг зөвхөө тодруулах гэж шивээс хэлгсэн байж. Арьс цайрах өвчнийг нөгөө чонон хөрвс бүр улам тодруулсан тодорхой. Нөгөө Майкл Жексон гадуур ингээд шүхэр барьж явдаг нь энэ арьсны өвчтэй холбоотой байсан. Ингээд Попын хааны нас барсан гэдэг энэ 6 дугаар сарын 25-ны өдрийг 2011 оноос хойш өдгөө дэлхийн витилигоны өдөр болгон тэмдэглэж. Сад тавьчих гал биш. Дэлхийд дээр жинхнээсээ сахиусанд ингэж буугаад ирвэл хүмүүсийг ингэж л хандах юм. Санаа Майкл гэх кино гараад би хэдэн өдрийн өмнө үзсэн л тээ. Яг тэр сэтгэл хөдлөл маань намдаж амжиг байхад өнөөдрийн дугаар дээр ороод ирлээ. Үнэхээр хэцүү шүү. Дүүн нөгөө Джеффер Джексон гэдэг юм байна шүү дээ. Ахих нь хүүхэд тэр тоглосон шүү дээ. Үнэхээр мундаг байл. Тийм үү. Бүжиг мөчиг бол тасархай. Би бүр үцгээс айгаад байгаа юм. Гэхдээ мэдээж хааныг гүцэхгүй л дээ. Тийм ээ. Гэтэл үнэхээр мундаг байл. За ингээд манай энэ 3 дугаар улирлын сүүлчийн өдөр гэдэг энэ цувралын сүүлчийн хүн мэдээж хаан хүн байлаа. Ирэх жилийн сүүлчийн өдрүүдээр уулзцгаая те. За баярлалаа зандаа. За баярлалаа ба. За өнөөдрийн дугаарыг Invescore Leasing болон Otrivin Event итгэсэн нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сугаар болон NTV телевизээр мөн 3.3 107 сталганы од мөндөр радиогоор хүрлээ. За хаан мөнх наслаг. Баярлалаа зандаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худлаагчлын банкны дансгаа 4191 Тэг 4508. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.